Өнөөдөр гудамжаар зөрөн өнгөрөх хүн бүр хипхоп дуу, хипхоп стил, хипхоп залуус тэр байтугай хипхоп уран бүтээлчийг хүлээн зөвшөөрдөг болсон үе. Өнөөдөр энэ бүхэн урлаг соёл. Харин тэр үед бүх юм өөр байсан. Бидний хувцлалд бие авч яв байдал хүмүүст гудамжны танхаа итгэлсэн ойлголтыг шууд төрүүлдэг байлаа. Нийгэм солигдсны дараа хүн бүр эрх чөлөөгөө эдлэх хэрэгтэй болцоож гадаад улс оронд аялах, сурах, ажиллах, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт хүсснээ хийх эрх. Харин бидэнд оюун санааны эрх чөлөө таалагдсан учраас бид нэгдсэн. Бид үг хэлэх эрх чөлөөнд нэгдсэн залуус. Би бусад шиг гадаад дотоодын ихтэйд сургуульд суралцж дипломтой болохыг хүсээгүй. Бидний амьдарч байгаа энэ нийгэм тэр чигтэл миний багш. Би хүссэн бүхнээ туулж өнгөрүүлсэн энэ авьяасаа суралцсан. 8 дугаар ангид төгсөх жил хипхоп хөгжим миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэдгийг ойлгож сургуулаа орхих шийдвэрийг гаргаж байлаа. Хэдийгээр би хөгжмийн ямар ч мэдлэггүй байсан ч зүгээр л нэг өдөр хипхоп хөгжим бичих хүсэлтэд бүрэн автсан юм да. Ийм шийдвэрийн дараа аав маань ганц л зүйлийг загсан. Хүү минь сайн хүнтэй нөхрөл ном уншаа гэж. Энэ бол би. Би гэдэг хүн ихээс тавуула. Манайх гэдэг өнөр өтгөн айл улсын хэвлэх үйлдвэрэлсэн гэж болно. Аав ээж хоёр минь тэрхүү улсын үйлдвэрт танилцсан гэр бүл болцгоосон. Бидний хүүхэд нас Чингэлтэй дүүрэгт байрлах энэхүү нэг давхар дүнзэн байшинд өнгөрсөн юм. Би ах эгчтэйгээ бусдын адил өсөж хүмүүжсэн. Аав маань зураг авах хоббитой. Би аавтайгаа хөдөөгөөдөө явж ан амтан байгалийн хүмүүсийн аж ахуй амьдралыг харуулсан төрөл бүрийн зургийг хальснаа буулгадаг байлаа. Заримдаа ах бид хоёр өөрсдөө ч аавын камерт өртөх нь их тохиолддог байж тээ. Гэвч альва зүйлсийн гаргаж байгаа дуу чимээ үргэлж миний сонирхлыг татдаг байлаа. Хажуугаар өнгөрөх буус тэртээд байх үйлдвэрийн чимээ шугамын радиогоор ихшиглэх хөгжим. Энэ бүхэн өөр өөрийн гэсэн өнгөтэй өрмөц дуу аваа гаргах нь өдөр ирэх тусам сонин санагддаг байсан юм. 1980-ад он. Намайг 8 дугаар ангид төгсдөг жил манайх 1-р хороолол руу нүүсэн юм. Ингээд би сургуулаасаа шилжиж гэрийнхээ ойролцоо байрлах 86 дугаар сургуульд суралцах боллоо. Тэндээс л би анх өөрийн гэсэн хүрээлэлтэй болж найз нөхөдтэй ч болсон. Бид бусад хүүхдийн адилаар орос хичээлийн 4-р хувцас халтаар нь гадаа тоглодог байлаа. Гэвч хизээд хөгжмөөс өөр зүйл миний анхаарлыг тэгтлээх татаж чаддаггүй байсан юм. Хаана л хөгжим дуу сонсогдно, тэнд би байж байдаг байсан. Би одоо ч тод санаж байна. Нэг намар аав Оросоос ирэхдээ хэдэн пянз авчирч ирснийг. Жижиг өрөөний тавиур дээр байрлах пянз тоглуулагчийн хэргийг тэр өдөр л гаргасан юм. Тэгжил би барууны орчин үеийн манайхны ярдгчлан эстрадын дуу хөгжим сонсхон тэр. Гарын 5 хуруунд багтах хэдхэн ширхэг пянза үдш бүр сонсох тусам улам гайхалтай сонсогдож байлаа. Тэрнээс хойш гадаад дотоодод сурахаар явсан таньдаг мэддэг ах эгч нартай пянз загтаг чухал ажилтай болсон доо. 1980-ад оны сүүл 1990 оны ихэнх үе. Монгол орон даяар урд өмнө сонсогдож байгаагүй хөгжмийн шинэ урсгал сонсогдож эхлэх нь тэр. Энэ бол рэп хөгжим. Бүрхэг тэнгэр дуу Монголын анхны рэп клип. Залуусын жинхэнэ бут авсан дуу. Дууны утга санаа өнгө аяс бусдаас өөр шинэлэг жинхэнэ залуунаас чөлөөт сэтгэлгээ. Залуусыг хормын төдийдэл энэ хөгжим өөртөө татсан. Агч мөн адил. Энэ бол миний өсвөр нас. Манай хамтлаг бол анх 89 онд байгуулагдаж байсан. Би бол сүүлд 92 онд хамтлагтаа орж шалгуулж орж нийтдээ 5 хүний бүрэлдэхүүнтэй манай хамтлаг болж MC, Пүүгэ, Камера, Батцөх, Марка гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй манай хамтлаг байгуулагдаж байсан. Анхны маань клип одоо Бүрхэг тэнгэр клип маань 92 онд бид нар ярьж байгаад одоо тухайн үед одоо ардчил тийм үү 90 онд яг ардчил гарч байгаа энэ үед бид нар жоох хөөхтөд байсан. Тэгээд ямар ч байсан энэ улс орны сэдвтэй өнөөгийн нийгэмтэй яг хоршихуйч тийм үг сэдв олъё гэдэг
Өнөөдөр Бүрхэг тэнгэр дуу бид нар 92 онд зохиож ирсэн. Тэр маань тэгээд бас Америкийн одоо MC Hammer, Public Enemy бид нар үзчихсэн. Ийм клип ер нь гаргаж ард түмэндээ хүргүүл арай наалтах юм болоо гэж бодоод Монголда хамгийн анхны рэп клип болох Бүрхэг тэнгэрийг 93 онд хийжсэн. Хар тас хамтлагтаа зэрэгцээд рэп техно урсгал залуусыг өөртөө татаж эхэлсэн. Бид бүгдийг бүтээн, бид бүгдийг сөнөөн, шөнийн охин минь гээд л. Энэ үнэхээр хит дуу биш гэж юу? Тухайн үеийн залуус хар шил джинс өмдөр гангараад яг л тэдэн шиг дуулж бүжгэлдэг байлаа. Ladies and gentlemen, Luke's with an attitude, funky drums from hell. Drumscapes. Ингээ манай харсарны хамтлаг маань бол анх 1992 он байгуулагдажсэн. Тэгээд анх бол бүжгийн хамтлаг гэдгээр байгуулагдажсэн. Тэгээд дараа нь дуу бүжгийн хамтлаг гэдгээр болж ирсэн. Тэгээд анхны дуугаа бол бид хоёр team біздэ гэдэг дуугаар байсан тий. Нүдэн чөөрхөн биеийн цогё. Алхын сайхан хөхтөд байхад харин хүнээр яах юм бэ? Team біздэ оёо гэх тийм дуу байсан. Тэгээд тэр бас хөвгөлтэй тэгэл яхаа энийг ярихаар нөгөө дашк ахыгаа өнгөө гэлээдэг байхгүй. Тэгээ анх нөгөө дашк ахтар ингээл бичүүлж байгаа юм. Очил за одоо хоёр дуугаа бичүүлье гээл тэгсэн. Би тэр жоохон байсан л да. Ороод бичүүлсэн. Тэгэл за эхний батгаа явъя гээл тэгсэн. Тэгэл нүдэн чи өрхөн би энэ цой гээл тэгсэн. Дашк ах ингээл өглөөл бид тэр өглөөл эхэлсэн байхгүй. Тэгсэн дашк сууц хоёр чи ингээд гэртээ давтаад ирэхгүй яасан юм бэ? Дуугаа дуулдаа гээл тэгсэн байхгүй. Өө эн чин дашк ахаа юм өглөөл дуу ахгүй дуулаад байж тэгсэн. Оо ийм дуу гэж юу гэдэг юм бэ гэж явж байсан байхгүй. Тэгээ одоо дашк ахын хон үдчихэж байгаа. Хар тас, хар сарнай хамтлагийн ахнар рэп урлагийн үндэс суурийг ингэж л тавьсан. Хипхоп гэх нэр томьёо энэ үед хараахан гараагүй байсан үе. Рэп бүжиг, рэп дуу, эд хүчээ авч хаа сайгүй бүжгийн хамтлагуудын дунд тэмцээн уралдаан болдог байлаа. Би ч гэсэн хідэн санаа нийлдэг найзуудтайгаа хамт 3-4-р хороололд рэп хөгжим сонсдог, рэпрүүдийн зургийг цуглуулж тэдэн шиг болохыг хүсдэг байсан үе. Тухайн үед бид бөөнөрөө нэгнийдээ орой бүр цуглаад Dr. Dre, Snoop Dogg, MC Hammer, Vanilla Ice зэрэг Gangsta Old School-ийг сонсож шүнжэнгөө хүлээж суугаад MTV рэп нэвтрүүлгийг үзэнтэй. 1996 он Даймбаинг Дэнжимингийн кассет зардаг жижигхэн цэг. Тэндээс л хипхопчдын сүүлийн үеийн дуутай кассетуудыг олох боломжтой байдаг байлаа. Нэг өдөр нөгөө кассет зардаг жижигхэн цэгээс Доктор Дрэгийн дуу сонсогдхон тэр. Би ч шууд л явж очиод тэнд сууж байсан залуутай буюу хамтлагийнхаа MC автаа анх танилцсан та. Хамтлаг байгуулах санаа сургуулаа орхих тэр мөчөөс хойш үргэлж толгойн эргэлддэг байсан. Энэ үед тохироо бүрдэж багийн анд Дашаа буюу Хорон, MC Ав, Сүрэн Баяр буюу Эзи, Үлзэг шиг буюу Xэр бид хэд нийлэн хипхоп хамтлаг байгуулан хамтлагаа Даймбаинг хэмээн албан ёсоор нэрлсэн юм. Нэрний утга сонсоход л ойлгомжтой. Амьдралд хар ба цагаан, жаргал ба зовлон ээлжлэн байдаг. Бид Дэнжимингийн зах дээрээс бие биенээ олж сонирхлынхаа дагуу нэгдсэн хамтлаг шүү дээ. За энд сууж байгаа бид бол 1997 онд анх байгуулагдж байсан Даймбаинг хамтлаг байна. Анх 1996 онд хамтлагаа байгуулад дуу хийх гэж явж исэн. За тэгээд анхныхаа дууг хийсэн, анхныхаа бичлэгийг хийгээд явсныхаа хийсний дараа албан ёсны хамтлагийнхаа үүслийг 1997 оны 9-р сард болгосон. Яг тэгвэл тэр үед бид нэр анхныхаа бүтээлийг хийсэн болохоор хамтлага байгуулснаар ярил бүр хідэж байж болно шүү дээ. Анхны бүтээл маань тэгж гарч ирсэн. Тэр үеэ бид нэр өөрсдөө төрсөн өдрөө болгосон байгаа. 1997 он. Үнэн дээр би болоод хамтлагийн залууст маань сонссон хэдэн пянз кассетуудаас өөр хөгжмийн мэдлэггүйч бид хүссэн зүйлээ хийцгээж эхэлсэн. Тухайн үед Чонмын ном айл бүрийн ширээний ном байсан үе. Манайд ч Сүмтэй будрын чулуу би ихнэр авахгүй гэх зэрэг номнууд нь элбэг байдаг байлаа. Шүлгүүдийн унших тусам гүн утга агуулгатай. Өнөөдөр ирээдүг хэлэх мэт
Өмнөх нийгэмд зохиогдсон хэрнээ бидний амьдарч байгаа нийгэмд яг таг тохирч байдаг. Бидний дуу ч гэсэн амьдралыг өгүүлэх ёстой. Даймбай хамтлаг болохоор одоо манай MCT-ийн гол зарчим байдаг. Жанрын шүлгийг тэгж тасалж авдаг. Авал бүтнээр наа. Тэгээд тэр дууг хийснийхаа дараа үг чойном гэж хэлсэн. Ягаад чойном шүлэг одоо хүртэл үнэтэй байдаг вэ? Үнэн үргэлж хүчтэй байдаг шүү дээ. Үнэн үүрд байдаг. Тухайн үед FM л дуугаа олон нийтэд хүргэх гол сувг байсан юм. FM-д дуугаа өгөхийн тулд шүүлэгддэг хөтлөгч нар энэ дууг авна авахгүй гээл. Тэрэмэд бидний анхны дуу Ритм студийн Эргүү ахын гэрт нь анхны дууга кассетэн дээр бичүүлээд л бөөнөрөө FM 104-т дууга өгснөөр бидний дуу анх хипхоп сонсогч залууст хүрсэн. Дууга FM-ээр сонсох бүрт дараагийнхын дууга би урам зоригоор дүүрэн хийх болсон. Тэгэл яг шилжилтийн насан дээр шилжилтийн үеж таарсан. Тэгэл тухайн үеийн нийгэм бол энэ их л чангал үе байсан да. Тэг үзчихсэн. Өөрсдөө зүгээр одоо ингээл 10 жилийн сургуулийн хүүхдүүд гээд ингээд чинь өөрсдөө бас гэр орныхоо төлөө орлого олохын төлөө гэж зүтгэж мүтгэл яг тэр үед ер нь бол нийгэм тэр чигээр л бас жоохон чангал байсан. Тэр үеийн хамтлагууд ихэвчлэн 18, 9-тэй, 20-тэй, 21-тэй ихэвчлэн залуучууд. Тэр үед бол тэгээ дээрээс нь гадаад бүтээ хувцлалт. Тэр нь хүүхэд шиг харагддаг тийм. Юугат нөгөө том хамтлагууд баа шүү дээ. Pop эсвэл нэг том хөгжмийн зохиолч. Тэгээ гудамжинд явж байгаа хүмүүс ч их сайдлах. Хүүхдүүд тийм. Юугат нөө ташаа ойлголт гараад ирж байгаа. Хипхоп гэдэг чинь хүүхдүүд дээл сонирхдаг урлаг юм байна гэж ойлгоцсон. Монгол тэр чигээр. Тэгээд энд имзэглэдэг юм байдیں۔ Энэ юу вэ гэхээр Монголын том бүхий хөгжмийн зохиолч дуучид нь тийм ойлголттой байсан. Тухайн үед 13 дугаар хороололд айлын хажуу өрөө хөслөн үүр гэж нэрлэн хамтлагаараа нэг дор амьдарч эхэлснээс хойш хамтлагийн уран бүтээлд хурдцтай гараас гарч эхэлсэн юм. Ленний музейн баруун талын подволд байр UFO бар бидний анхны тайз. Дууга дуусгаж шамжилгүй бид тайзнаас нь хөгцсөн дөө. Би гэдэг хүн уурандаа багтрах шахаж үлээ. Аргачлгүй үсттэй. Тухайн үед жинхэнэ бой банд эд хүчээ авч байсангүй. Биднийг юугаа дуулаад угаан энийг дуу гэхүү шүлэг гэхүү гэдэл. Та нар камертон шиг 18 нас минь гэд уянгалуулаад дуулаач гэдэл. Сонсох нь хамаагүй. Бид хэлэх гэсэн үгээ дуундаа уран бүтээлдээ тусгасаар байх нь хипхопын гол зарчим. Харин эхэлсэн зүйлээ дуусгах, эцсийг үзэх бол миний амьдралдаа баримтлах зарчим. Тэгжил намайг аав ээж минь сургасан юм. Тиймээс бид хийх ёстой зүйлээ хийсээр л байсан. Хипхопыг хүн бүр мэдэх албагүй. Бид дуугаараа үзэл бодлоо илэрхийлэх гэж л нэгдснээс ашиг хонжоо олж олонний танд болохыг хүсээгүй. Энэ чинь л хипхоп. Фотор бол анх гэрээгээр дуулдаг болоод нэг вацаанууд хэлсэн шүү дээ анхны. Тэгэл тухайн үед хамгийн гоё дуу гэл залуу наснд хэрэг мэдгээл хоёр дуугаа дуулжсэн. Тэгэл яг тухайн бид нар ч аюу өндөр сэтгэлтэй очингууд бид нар чинь авахгүй гэрээгээр дуулахгүй юм болохгүй гэл. Тэгэд Нисонси амгаах байжсан. Тэр бол тэгсгүй бидний яг тухайд нөө твдэж явахад юу яасан ийсэн төв мэгнэр туслагдсан шүү дээ. Тэр шиг л яг амгаах аюугаа урамтай өгсөн баг. Энэ харуудын стил байдаг шүү дээ. Наа залуучууд чинь гоё дуулж шүү дээ хэлжсэн. Тайзан дээр тоглоод шалгаруулад одоо тэр ингэн тэгэн тэр цаашдаа яах вэ гэсэн зэрэг юм болж исэн байх л та. Би яг нарийн процессыг бас санахгүй байна. Хэрвээ би Даймбаяхыг өмөрч исэн бол өмөрхөл ёстой хүний нэг л дээ. Гэхдээ нэг нарийн процесс сайн санахгүй болохоор одоо
тухайд тийм болсон бол та сайн л байна. Тэгэл тайзан дээр гарах гэдэг бол тухайн үед яг ерөөсөө нөгөө уран бүтээлүүд эхэлж исэн үед бол их гоё байдаг байсан л та. Зэрэглэлийг үзэгчдийг байлдан дагуулах бол 90-ад оны эхээс одоо 2000 оны их хүртэл бол маш хэцүү зүйл байсан. Тэгээ 2000 оноос эхлээд ер нь хүмүүс маань үзэж харах юмтай болоо тий харьцуулах юмтай болоод бас юмны наад цаадахыг ойлгодог болоод одоо сэтгэлгээнд бас нэг дэлхийн хэмжээнд тий хүмүүстэй бас ингээд харж үздэг болсон. Тийм болоод ирэхээр бас арай гайгүй нааштай болж ирсэн л да. 90-ад оны дундуур энэ төр бол бүх юм хаалттай хүмүүсийн чигчсэн хаалттайсан маш хэцүү үе байсан. 1998 он. Бидний дараагийн дуу бол залуу насанд. Мөн л Чойно Максны шүлэг. Сонины буланд хэвлэгдсэн тэрхүү шүлгэнд ая зохиож дуу болгон амьлуулснаар хит дууны нэг болж Даймбайн хамтлагийг Монголын хипхопын ертөнцид нэг мөр тамгалагдсан гэж болно. Ганц бид ч хипхоп дуулж байсангүй. Рэп техно хэлбэрийг Америкийн хипхоп хэлбэрт илүү ойртуулах санаа бидэнтэй зэрэгцсэн Эрх чөлөө, Lumino зэрэг хамтлагуудын залууд ч төрсөн байх. Эдгээр хамтлагууд гэсэн өөрийн гэсэн онцлогт рэп сонирхол нэгтэй залуус. Биднийг өөрийгөө хипхоп мессеж гэж хожилсон Джейсон гэх өнгөт арьс залуу холбосон гэхэд болно. Манай Lumino хамтлагийг үүсгэсэн Джейсон уу одоо Монголд одоо англиний багшаар ирсэн залуу эдийн хараа ирсэн Португал залуу. Тэр бол Монголд юу анх хипхоп гэдэг хөгжмийн үрийг тавьсан хэлж болно. Өчигдөр гэх юм бол яг одоо рэп шүлэгний онцлогийн тухай одоо хэлж ирсэн. Тэр бол rhyme юу гэвэл сүүл холбоо. Сүүл холбож одоо хэлэх юм бол энэ яг рэп гэдэг юу агуулж чадна гэдэг. Тэрнээс өмнөөс мэддгүй байсан л та. Тэгээд биднээс анх удаа тэр радио дээр бичлэгэнд орж ирсэн эфирийн нэг юм шүлтээ өрөөнд суучаад хамгийн анхны Lumino-д гарч ирүү гэдэг үгжсэн. Тэгээд анхны удаа тэгж явж байгаа л санагдав. Биднээс энэ дууг анхын дамартай хайлсан дээр бичиж авч ирсэн санагдаж байна. Lumino гэсэн нишилд орол маш олон хүмүүс ирсэн. Тэгээд яг хоо дөрөвт уран бүтээл бол хийж чадаагүй л дээ. Тэгээд ер нь хамтлагийн ер нь одоо удаан оршин тах нууц бол бие биендээ шудраг хандах хийдэг. Шудраг. Ямар ч юм болж исэн шудраг хандаж тий бэлэн таланг байх хэвээр. Тэр дунд маш нууц үсэх юм бол тэгэл хүмүүсийн хагаралтай хэлдэг. Тэгээд тухайд яг модон байстай байлаа, хар сарнаа байлаа, хар тас байлаа. Тэгэл сүүлдэндээ яг Америкийн сүнсгийн хамтлагууд гарч ирсэн. Lumino бол яг тэдний дараачийн хамтлаг л да. Джейснаас жинхэнэ real хипхоп гэж яг юу байдаг? Хөгжим хэрхэн бичих гээд олон зүйлсийг суралцсан. Джейсонтай хамтарч зогсолтгүй зэвсэгтэн дууга гаргаснаар тухайн оныхон шин залуу шилдэг уран бүтээлчээр шалгарч FM 107.5 New Star тэмцээний ялагчаар шалгарсан нь Монгол хөгжмийн ертөнцид хипхоп гэх өөрсдийн байр суурийг олж авсан гэж би боддог. Хипхоп зөвхөн өглөө зогсохгүй, граффит, брейк, DJ, хипхоп хувцлалт гэх олон соёлыг залууст түгээж байсан. Хипхоп хувцлалт тайзыг жинхэнэ утгаар нь дөргиож чаддаг эрх чөлөө хамтлагийнхан. За манай эрх чөлөө хамтлагийн хувьд гэх юм бол юу гэмдэ одоо жоохон нухацтай авч үздэг гэх юм уран бүтээлийг. Үгийн хүртэлтэй одоо шууд ингэ сууж байгаа бас нэг бичих биш. Зарим дуун дээр бол яг нэг бичих дуу байна л. Гэхдээ ер нь бас жоохон олон талаас нь хардаг байхгүй. Энэ хүүхд одоо энэ хүнд буруу нөлөө өгж гинөө. Зөв юм өгж гинөө, зөв юм авж гинөө тий тэр сонсогч. Тэр талаас нь аюу олон талаас нь хардаг л да имийг. 4-р хорооллын 13-ын А байр. Үүрээ бид 4-р хорооллоо нүүлгцгээсэн. Арай томруулсан их үү те. Манай хамтлагийн залуус 8 хийж олсон мөнгөө байрны түрээс болон дуундаа зарцуулдаг байлаа. Үүрэнд маань хипхоп сонсдог, сонирхдог, рэп хийдэг залуусын цугладаг ганц газар болсон. Энэ үүрнээс хипхоп хамтлагууд төрөн гарсан да. 1998 онд байгуулагдчихсан анх. Гэхдээ уран бүтээлийг дөнгөж хийж эхэлж исэн үе. Анхны дууга бичүүлэх гээд тэгэхэд 98 онд байгуулагдчихсан байна. Ер нь бол яг тоглолт ч юм уу шинэ уран бүтээлүүдээ хүмүүс олон танилцуулж тоглолт хийснээрээ гэж явбал 2000 онд анхны би таасан савгчд буюу савгчд хэмээх тоглолтыг Вариатэ театрт хойд хийжсэн.
Ерхүү хамтлагийн хамгийн анхны уран бүтээл тэрхий даварсан хэд давар гэдэг тахилтны үгтэй тийм хэд даварс гэдэг уран бүтээл нийгмийн бас чиг хандлагатай тухайн нийгмийн зах зээлийн ч юм уу тэр шүүмжилсэн тиймэрхүү утгатай найруулгатай тийм уран бүтээл хамгийн анх хийж эхэлжсэн. Ерхүү хамтлаг бол бутаас онцгойлох зүйл нь бол классик хипхоп гэж аялгуулга аавнд бичиглэр тэгж уран бүтээлийг маш их хийж гисэн. Анхны уран бүтээлүүд бол даймаа ихэ салбарлаж гаргахтаа нийгмийн чиг хандлагатай уран бүтээл хийжсэн хүрд тэрхий даварсан хэд даварцад гэж нэртэй уран бүтээл хийгээд 175-аар рэп хэлбэд нэвтрүүлгээр бас тэргүүлж бас бяцхан зүйлээр шагнуулж байсан анхны гараагаа амжилттай хийжсэн юм л та. 1995-94 оноос бүжиглж эхлээд 95 оноос тэмцээнд рэп бүжгийн тэмцээнд оролцдог тийм хамтлаг байсан. Хамгийн анхны уран бүтээл маань одоо тэр тухайн үеийн нийгмийн одоо жоохон эмзэгтэй эмзэдийг хөндөж гаргаж илаа. Хөөрхийн анхан гэдэг нэртэй. Эхэндээ бол тэр дуу олон нийт бол ерөнхийдөө жоохон эмзэг хүлээж авчихсан л та. Хөөрхийн анхан гэдэг дуу тийм эмэгтэйчүүдийг бүгдийг хэлээд байгаа шиг гэдэг хүмүүс ойлгочихсон. Гэвч шал биш өөрөөр энэ хэсэг бүлэгдээ нийгмийн эмзэг нийгмийн сөрөг талыг битгий юм байгаасаа гэдэг үднээс нэргэж хөндөж дуулжсэн та. Бидний хийсэн хөгжим өмнөх жилүүдийг бодоход залуусын дунд тархаж байсан хэдий ч өөрсдийн дуу хоолойг нийгэмд илүү хүчтэй тод хүргэх шаардлага өмнө тулгарсаар байлаа. Тиймээс бид Монголын анхны хипхоп бүлгэх байлдан дагуулагчийг үүсгэн орон нутгаар хэд хэдэн томоохон тоглолтуудыг зохион байгуулж Монгол орон даяар хипхопын үрийг цацсан. Үүний үр дүнд залуус хипхоп урлагт дурлаж, тэд сонсож, сонирхож, дуулж эхэлцгээсэн. Байлдан дагуулагч бүлэгмийн анхны уран бүтээл болох Зэвсэгтэн 2 дуу гаргаснаар Монголын түүхэнд анхны хипхопчд нэг дуунд санаа зориг нэгдэн дуусна нь тэр байлаа. Даймбанк эрхчлөө Люмино гэдэг 3 хамтлаг анх байлдан тоглогч бүлэг байгуулсан л да. Одоо ямар ч хамтарч дуу хий уран бүтээл хий гэдэг 2 хүн гарч ирсэн нэр бас Монтерей хамтлаг араас гарч ирсэн нэр 5 хамтлаг болж энэ 5 хамтлаг гişүүд хоорондоо бүгдээ цуглараад үгээр зэвсгэлсэн тийм одоо нэг үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа залуус ер нь Зэвсэгтэн гэдэг дуугаа гаргаж ирсэн л да. Ер нь бол яг дууных нь үндсэн хараам нь болохоор нэг юм хүн болгон өөр юм гэсэн нэг юм буугаар будаж байгаа юм шиг тийм стилээр өглөе гэд ярилцсан л да. Нэг нь одоо жишээлхэд юм автомат буугаар будаж байгаа юм шиг те да гэж үгэлдэг ч юм уу те. Нэг нь болохоор нэг их буу шиг бүх тиймэрхүү үгтэй. Үгнийх нь стил нь л те. Өглөх флоу стил нь тийм ийм дуу хийгээд зориод хийсэн. Тэр нь бол мэдээж тэгээд яг л нийгэм рүү хандсаад дээш нь хандсан гэсэн үг шүү дээ те. Нийгмийн ийм чин болохгүй байна гэд тэрийг дуулахыг зориод ийм санаагаа нэгтгэж нэг чигт олуулаа өргөж хүчрэхийг гэдэг даймын тэр үгэн дээр байдаг шиг тэгэж бид нэр анхны уран бүтээлүүд дээр анхны ажлуудыг чигдэж эхэлжсэн юм хипхоп урлагийн тухай бол. Даймбанк ганц хөгжим хийж байсангүй. Бид хипхоп соёлыг түгээх нь бидний зорилго. Тиймээс рэп элит радио хипхоп нэвтрүүлгийг FM 107.5-аар сан гариг бүр хипхоп сонсогчтой хүргэхээр болсон. Нэвтрүүлэг цацагдж эхэлсэн даруй л сонсогчдоос санал хүсэлт, урмын үг хайрлсан захиа, бэлэг өдөр бүр элгэмжээр ирдэг байлаа. Радио нэвтрүүлэг бэлтгэж байхдаа тухайн үед электро хөгжмийн Андре стил нэвтрүүлгийг бэлтгэдэг байсан Амайтай анх танилцсан. Бидний хийж байгаа зүйл хүсэл зориг хөгжим гих зүйл дээр нэгдэж Амаа хамтлагийн маань продюсерээр ажиллаж эхэлсэн. Продюсер маань бидэнд тайзны соёл, өөрсөддөө итгэх итгэл гих зэрэг уран бүтээлч жинхэнэ рэп хүнд байх чанарыг сургасны нэг. 1999 он Монголд шар хэвлэлүүд төрөл бүрийн сонин сэтгүүл эд дэлгэрч хамгийн хүчтэй хэрэгсэл байсан үе. Хүмүүс сонингоос л төрөл бүрийн хэрэгтэй хэрэггүй мэдээлэл олж авдаг байлаа. Би хипхоп сонин гаргахаар шийдэж тэр даруйдаа л Ice буюу Эрдэнэбат Дашаа бид гурав шууд л ажилд орцгоосон. Бас тухайн үед чинь браво янз бүрийн тийм сонингууд байдаг гэсэн л дээ. Сэтгүүлүүд янз янз. Тэгтээ дандаа pop. Хипхоп сонинд миний санджаагаар
тухайн хипхоп элементд орж байгаа тэр бүхэл брейк данс, MC, графит төрлийг л ингээд тэр сандаар шингээж хүмүүст одоо хипхопын талаар залуучуудад ойлголтыг өгөх гэсэн тийм зорилготой бас өнгөт сонирхолтой гоё сонирн байсан л да. Интернеттэй газар тун ховор учраа Америкийн элчингээс сонинд нийтлэх мэдээлэлээ цуглуулад л анхныхаа дугаарыг гаргаж үлээ. Гэвч нэг хөдөлгөөн сонингийн ажил зогсож 2 гаруй жил хамтлагийн продюсераар ажилласан Амаа гадагшаа явахаар болж ажлыг 107.5-ын хөтлөгч төгөлдөр буюу Easy Mine залгамжилж авч үлдсэн. Easy Mine-ийн анхны ажил бидний анхны тоглолт байсан юм. Бүтэн сарын турш өдөр алгасалгүй бэлтгэл хийсний эцэст бид дархны хүүхэд залуучуудын төвд жинхэнэ барууны хев маягаар ямар ч завсарлах хөтлөлтгүй нүсэр хипхоп тоглолтыг тайзны амьлуулсан юм. 1999 оны 100 Даймбайн хамтлагийн анхны өдөр тутам цомог хэвлэлтнээс ирлээ. Бидний зохиож тоглож найруулсан энэ жинхэнэ хипхоп цомог болсон гэж би боддог. Цомгийнхоо бүх хөгжмийг кор хөгжим сарын хугацаагаар түрээслээд л зохиож үлээ. Тиймээс ч бидний анхны цомгийн бүхэл дуунуудаас корын тэрнийт сонсогддог. Цомог сарын дотор дуусч Hi-Fi CD Shop-ын шилдэг борлуулалттай цомгоор 4-7 хоногийн турш шалгарсан нь бидний хувьд санаанд оромгүй амжилтын нэг байлаа. Чойн Максны залуу наснд ам гарч болдгүй юм. Заримдгүүдэд зориулсан шүлэг, хэрэг мэд зэрэг шүлгийг дуу болгон амьлуулсан нь цомгийн жинхэнэ хит дуунууд болсон. Энэ бол олон хипхоп анхны цомог. Эннээс төд удалгүй Lumina хамтлагийн энд гарч ирэв Ice Top-ын шүтээ минь, хоёр хүүгийн нэг дээр нэмхэн нэг тэнцүү хоёр, Монтерепийн би чамд гих зэрэг цомгууд ар араасаа гарсаар байлаа. Анхны цомогтоо зэрэгцсэн Улаанбаатарт бидний анхны тоглолт зогсолтгүй. Топ 10-д 1500 гаруй сонсогч нартай бүтэн 3 цагийг хипхоп хөгжмийн нүсэр нүргэн дунд өнгөрүүлсэн. Тайзан дээр дууга дуулаа зогсож байхдаа биднийг үзэхээр ирсэн бидэнтэй хамт дуулж байгаа залуусыг хараад өнгөрсөн хэдэн жилүүдийг хий хоосон өнгөрүүлээгүй гэдгээ олж харсан. Хамтлагийн уран бүтээлээс гадна байлдан дагуулагч бүлэгмийн гишүүдийн шинэ уран бүтээл тоглолтууд ар араасаа тасралтгүй гарсаар байлаа. Хипхопчдын хамтарсан хипхоп үрд дуу багтсан хипхоп дайралт цомог мөн адил худалдаанд гарсан юм. Энэ үед Монголын хипхопт шинэ өнгө аяс сонсогдож эхэлсэн. Энэ бол дижитал. За дижитал хамтлагийн хувьд гэх юм бол яг угшил гэж явахаараа бүжгийн Ice Top хамтлагаас бас гаралтай гэж тооцогдно. Яагаад гэх юм бол Ice хамтлаг бүжгийн хамтлаг байхдаа ингээд 10 20 ингээд хамтдаа бүжгэлдэг байсан залуучууд тусдаа Ice Top гээд 98 онд Ice Top хамтлаг байгуулагдаад дуулдаг болж эхлээд тэгээ явж байгаа 99 онд дижитал бас дуулдаг болоод ингээд хоёр хэсэг болоод явж игээсэн. 99 оны 10 сарын 3-ыг бол дижитал хамтлагийн байгуулагдсан сар өдөр гэж тооцдог. Тэгээ хамгийн анхны хит болсон олонний танил яг энэ давцан дээр гаргаж ирсэн дуу чамдаа мэдээж ойлгомжтой. Тэрнээс өмнө ихтэй дижитал хамтлаг бол гангстер хамтлаг байсан. Хипхоп бар урлагийн соёлыг манайхан шиг яс заншилтай Азийн орны хөрсөнд буулгах ажилд Даймбайн хамтлаг болоод байлдан дагуулагч бүлэгмийн гишүүд сэтгэл зүрхнээс хамтран ажилласан. Анх бид шууд л андерграунд стилээр уран бүтээл төрүүлж, нийгэм, улс төр, ядуурл, эмх замбраагүй байдлын тухай дуулж эхэлсэн ч хүмүүс тэр бүр ойлгодгүй, хүлээж авдаггүй байсан. Тиймээс хамтлагуудын дууны сэдэв аажмаар өөрчлөгдөж, хайрын сэдэвтэй худалдааны маск зориулсан дуунууд гарах болсон. Эдгээр уран бүтээлүүд гарснаар хипхопыг ойлгодог, сонсдог хүмүүсийн хүрээг тэлж, рок попын уран бүтээлчид хипхоп гэх урсгал хөгжмийн бүх стил жанртай хоршуулж болохыг анзаарч эхэлсэн. Энэ орон зайг соргогоор ашигласан уран бүтээл бол Хартас хамтлагийн Марка болон Ариуна нарын хамтарсан Үггүй мордсон чимэн хэмээх дуу юм. Үнэхээр үгүй мордсон чимэн би одоо ч тоглолтын дээр дуулахад үзэгчд яг л
тухайн үед хүлээж авч байсан шиг хүлээж авдаг энэ дууг. Тэгэхээр энэ дуу бол хизээч ямар ч цаг үед энэ дуу хуучрахгүй юм байна. Яагаад гэвэл энэ дууны тэр химнэл нь өөрөө үзэгчдэд тэр энэ дууны аялгуу уянгийн аялгуутай юм шиг уянгийн аялгуутай дууг бид нар химнэлд оруулж дуусан учраас энэ дуу илүү сонирхолтой байсан. А нөгөөтэйгөр энэ дууны хамгийн гол нь марка. Яагаад гэвэл марка өөрөө ирч хүчтэй, үгийг маш тод хэлдэг. Бид хоёр хоёулаа адилхан тийм галтай яг ингээд тайр гараад энэ дууг дуулахад марка болохоор үнэхээр бужигнуулдаг байсан л та энэ дууг дуулахад. Ариун эгчтэй хамтарч үгүй морцсон чимээ дууснаас хойш ерөнхийдөө дөвөөт одоо хоршин хипхопод маань одоо чимэг болд юм байна тийм үү? Рэпүүд маань чимэг болдын дууг бол гой бүр өргөж өгд юм байна гэдэг юм их гой нөлөөсөн л дөө. А тийм тухайн үед бол тэр үгүй морцсон чимээ бол надад миний карьер ч гэсэн маш их нэмэр болсон байна. Шинэ цомгууд, шинэ клипүүд сар бүр Money-Train, Top 10, UB Palace, Las Vegas зэрэг клубүүдэд хипхоп шоу зохион байгуулагдаж, залуус өргөн өмд гинж зөвлөлтөөр гангарцгаана. 2002 он Даймбанк бидний бүтээж байгаа дууны үг ая бүхэн бидний зүрх сэтгэл ухаан бодол бодит амьдралаас урган гардаг хүнд хэрэгтэй үг талаас нь дууныхаа шүлгүүд дээр ажилласан дараагийн цомог болох нэг чигт. $2003 он. Би Mobicom компанид саунд инженерээр ажиллаж эхэлснээр хамтлагийнхаа уран бүтээлээс хөндөөрч эхэлсэн. Энэ бол миний гэрэл зургийн анхны томоохон бүтээл. Би дөнгөж 6 настай л байсан байх. 8 дугаар ангийн монтаж. Бид хоёр ванныхаа өрөөгөө зураг угаах жижигхэн студ болгоод засчаад л тэндээ өөрсдийн авсан зураг угаадаг байлаа. Энэ үед би аавынхаа зааж сургаснаар баг саг зураг хөрөг авдаг боллоо. Их Монгол 800 жилийн бүхэл арга хэмжээний зураг, гэрэл зургийг Хрежи компани хүлээж авсан. Энэ бол үнэхээр гайхалтай. Бид эх орноо яс заншлаа сурталчлах маш том ажлыг гүйцэтгсэн юм. Бид гэрэл зурагчдын эрх ашигыг хамгаалах, тэдний авьяасыг хөгжүүлэх зорилгоор Монголын зурагчдын холбоог мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран байгуулж, залуу гэрэл зурагчдын дунд олон ажил зохион байгуулсан да. Манай байгууллага хэдхэн жилийн дотор 2500 гаруй гишүүдтэй болсон. Мэдээж хэдэн жил гэрэл зураг сонирхож явсны үр дүнд хэд хэдэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Маань ч энэ ажлыг минь ихэд дэмжинэ. Миний үзэсгэлэнг үзэхээр дарахнаас ажилласаа чөлөө аван байж ирж үзсэнд нь одоо хүртэл баярлдаг юм. Хэдийгээр энэ хугацаанд шинэ дуу, шинэ хөгжим сонсогчдод хүргээгүйч хипхоп хөгжмөөс холдоогүй хөгжмөө битсээр байсан юм. 2010 он Даймбанк буцан ирлээ. Хэдийгээр хипхоп хөгжим нийгэмд байр сууриа эзэлсэн ч залуу уран бүтээлчдийн дунд оюуны өмчийг эс хүндэтгсэн байдал болоод нэр хүндийг сэргээх үлгэр жишээ үзүүлэх зорилгоор Даймбанк хамтлаг шинэ уран бүтээл, шинэ цомгийн ажилдаа орсон. Одоо бидний нас бас үжил бодлын цаг үеэдэгээ өөрчлөгдсөн. Даймбанк гэдгийг дан гэдгийг аваач. Зөвхөн их. Би шинээр одоо Даймбанк хамтлагийн шинэ дуу клип гарвал энд Даймбанк гэж нэрээр биш инх гэдэг нэрээр гарна. Яа тэгвэл Даймбанк хамтлагийн дайтай тусцаад одоо бид нэр хүмүүсийн оюун ухаан юм хийх та. Толгойд нь хүүхдүүд. Бид нэр өөрснөө хүүхдүүд байхдаа хүмүүсийн толгойд юм хийх гэдэг, томчуудын толгойд юм хийх гэж жоохон хүүхдүүд үүддэг байсан бол одоо бид нэр том хүмүүс болцсон. Одоо хүүхдүүдийн толгойд юм хий гэсэн мэтэлтэй л. Урдны 2 цомог маань бол өсө Даймбанк хамтлагийн стил хив загвар хипхоп
old school стилээр гаргасан. Энэ гарах цомог маань яг хэд завграараа явж байгаа боловч бидний тухайн үед одоо Чойно мишүүлгийг ашиглаад анхны хэдэн бүтээлүүд маань хийжсэн. Гэхдээ энэ цомгонд бүгд Дамбан хамтран гишүүдийн тархинаас урган гарч байгаа үгнүүдээр ялгарах болов гэсэн. Өнөөдөр бид нар урд нэмийг шүмжилж дуулдаг гэсэн бол бидний гарах цомог маань дандаа сайн сайхныг төлөө, сайн сайхныг харсан тий ирээдүйн хойчдоо зориулсан сургаал маань явж гинэ л гэсэн үг л дээ. Хэдийгээр би хипхоп хөгжмөөс хөндөрч гэрэл зургаар ажиллах болсон ч хипхопын үнэнч сонсогч байсаар ирсэн. Хаана л шинэлэг хэмнэл сонсогдно тэр бүрийг сонсдог байла. Мэдээж Дамбан хамтлагийг намжин байх хойгуур сайн хамтлаг рэпрүүд олон гарч ирсэн. Тэд бүгд л өөрсдийн өнгө төрх үзэл бодолтой залуус. Тэдний хэлэх гэсэн санааг уран бүтээлээс нь шууд сонсдог байла. Гэрэл зураг хипхоп хөгжим хоёулаа амьдралын үннийг бодит байдлыг шууд харуулдгаараа ижил. Энэ хоёр хизээ нэгэн цагт нэгэн зөвлөг дээр огтлцсон. Тиймээс эдгээр он жилүүдэд миний хийсэн зүйлс хоёр өөр зүйлс мэт боловч хизээд зорилгодоо үнэнч байсан гэж би боддог. Гацгууд амьдрах байж хоёр амьдрах юм шиг өөрийн амьдралаа ард олондоо төлөвлөс болох сэтгэлдээ юм болж бусдад дэм болж ямар шанаж олсон дөө баярлаж иргэд амьдралдаа энэ амьдралын айсыг дагаж уруудад гөрөгшиж мандаж бас гандаж байсан тэр бидний төдөө ихээс их цаанд шаналсан үдээс их буймуусан бохол хүний игдээс залуухан байсан ч амьдралын мөр нухчаан дунсан ч ертөнцийн мэсэсэрдэс энэ нэр мөр дун сайн хүний готлороо ярил өдөөхгүй хүний готлороо дурсан мартахгүй зүг хийсник нь хожим санах зүг байсныг нь хожим ухаар гардууд миний хэсэг үгсэн гав Тараг ундааны төгс нийлэмж, цангаа тайлагч үндэсний ундаа